Би ч асуулт асуухгүй бас энэ юм дээр ажлын хэсгээр бас зарим хариулах юм хариулчих шиг байлаа. Ер нь эрүүл мэндийн салбарын одоо тусламж үйлчилгээний хүр хэмжээл нөхөр муу баг. Би одоо эмч хүн анхан жидаас эхлээд ажилласны хувьд одоо 37 жил одоо ч ажиллаж байгаа энэ орон нутагт очиод хотын эмнэлгүүдээр санаа зовоод бас явах юм. Хөдөнөөс ирж байгаа өвчтнүүдийг бас аваачих юм. За энэ эрүүл мэндийн дадлын өслийн цагууштай холбоотой ихэнх эмнэлгүүд өөр зээлтэй. Гаднаас одоо тариа эмнэлгийн хэрэгсэл авчирч байна. Үнэхээр хүндрэлтэй байдал байна уу байна. Нөгөө талаар одоо эмнэлгийн ажилчдын одоо цайлан хөрөлдсөн муутай байдаг. Бид нар цайлангийн нэмэлэх гээд одоо байнга ярьж байдаг. Гэтэл одоо ээлжинд гарч байгаа эмч нарын одоо хариуцлах гас бол бас байна. Санаач унтчихдаг наадалт нэг резидентэд авчдаг. Нөгөөх нь юугаа дахиж явуулдаг. Дүгнэлт гаргуулах гэд шаттаараа л ихт олон цаг хөдөөдөг асуудал байна. Дор дороо гарахгүй. Жишээлбэл 1-р амил 3-р амилаар очлоо. Энгийн хувцастай очиход тэгээд авч хэлцэхгүй загнаа цаадалд 2 эмч унтчих байгаа. Эмч өрөөнд та нар бослоо юм асуу гэсэн чинь цаашаашаад асуухгүй гэж байгаа. Наадал дээрсэн резидент би эмч гэж загнаад байдаг. Сүүлдээ би эмчгүй юу ярьж байгаа та нар. Босгоо төр наатахаа гэж байгаа юм чинь. Эмнэлгийн ажил хариуцлага асуудал бас байгаа ш. Энийг та нар бас нэлээд бодохгүй тийм очирдраад ихсчдэг нөгөөдгөр амбулаторь эмчнэр чинь одоо очирдраад ширэгдэл орны хүлээлт ихтэй шинжилгээ хийгээд нэг сарын дараа өгөх гэж байгаа юм чи. Яаж тийм юм байх вэ? За 1-р эмнэлээр очсон тэр өвчтөн панкреатит өвчтөн байгаа. Шинжилгээ хийгээд тэнд 3 цаг болж байгаа байхгүй 4 цагч боллоо. Огт эмчилгээг острый панкреатиттэй хүйтэнжин тавиад ятгахтаа нэг өвчнөмдөх юм хийдэг байгаад. Тэгж яагаад шинжилгээ хийсний дараа та намаар хараад биш юм байна. Шөнийн 3 цагт 3-р эмнэлгээр шилжүүлж байгаа. Тусламж үйлчилгээний хүр хэмжээ муу гэл муу байх шээ. Энийг бас яамныхан бид нар бас хөдөө зөвшөөрөх ёстой. Зарим юм өмөрөх шаардлага байхгүй энэ. Нөгөө талаар энэ түрүү хариуцаас гişүү ярьж энэ гүйцэтгэлийн санхүүжилтээр бас эрүүл мэндийн дадлын үндсэн зөвлөлийн гаргасан зарим юунууд нь бас алдаатай бодлого байна. Би 1 минутаа нэмээд авчи. Тэр вакцины асуудал хурц төлөвлөгөөт архаг гэд хуваацсан асуудал явандын чинь хурц өвчин гарахгүй л тэгээд одоо халдварт өөрийг хар та нар. Эрүүл мэндийн сайд одоо жилэтсэр одоо бүх юу эрсдлийн сангийн чөлөө төлөвлөгөөлийн дээрэн засгаас юунаас их хурлаас бид нар юуг шийдэж өгсөн. Гэтэл энэ эмнэлгийн бүтц оронтойг янзлахгүйгээр энэ эрүүл мэндийн даатгалын сан эрүүл мэндийн байгуул явах боломжгүй шүү. Баталж өгөх өөрөөсөө мэднэ гэдгээр одоо илүү оронтонд яваад шүү дээ. Хүний нөөсгөө 5 хүний нөөс байж байгаа юм чинь. 3 одоо Хөдөг аймагт 3 хүний нөөсд. Нэг л хүний нөөс байж болно шүү дээ. 3-4 орлогчтой Сувилах ялуу гэхэд 5-6 хүнтэй. Гэх мэт энийг янзлахгүйгээр энэ эрүүл мэндийн байгууллага цаашаа хүндрэлтэй байгаа шүү. Энэ дээр анхаарал хэлье.